Сайн бацгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 3 буюу гүнзгий шатны хичээлийн маань 2 дахь сэдв эхэлж байна. За бид энэхүү 2 дахь сэдвээрээ менежментийн хөгжлийн хөтөлбөрийн талаар авч үзнэ. За сэдвийн агуулга маань удирдах ажилтны сургалт, шинэ ажилтныг чиглүүлэх сургалт, за мөн суралцаж хөгжиж байгаа байгууллагын талаар авч үзнэ. За эхнийх нь удирдах ажилтны сургалт. Аливаа байгууллагын зорилго, үйл ажиллагаа удирдах байгаа хүмүүсээс ихээхэн хамаардаг. Иймээс удирдах ажилтнуудыг бэлтгэх, мэрэгшүүлэх, за хөгжүүлэх шаардлагатай байдаг. Энэ зорилгын улмаас байгууллагад ажилтнуудыг сургах хөтөлбөрийн зэрэгцээгээр менежментийн хөгжлийн хөтөлбөр байх хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл удирдах ажилтны нөөцөө менежментийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бий болно гэсэн үг. За удирдах ажилтны нөөц гэдэг нь дээд албан тушаал хаших чадвартай, байгууллагын хүний нөөцийн чадвартай, идэвхтэй, өндөр мэрэгсэн ажлын байранд зориулан төлөвлөгөөтэйгээр бэлтгэгдсэн эсвэл бэлтгэж байгаа юм хэсгийг хэлдэг. За тухайн албан тушаалд ажиллаж байгаа өндөр албан тушаалт нь нас барах, за янз бүрийн шалтгаанаар чөлөө авах гэх мэтээр удаан хугацаагаар чөлөө авах гэх мэтээр тухайн ажлынхаа байранд байх боломжгүй болсон тохиолдолд түүний ажлыг салгардуулахгүй үүднээс ийхүү бэлтгэгдсэн ийм хүмүүсийг оронд нь ажилуулдаг. За менежментийн хөгжлийн хөтөлбөрт хөгжлийн зорилго, түүнд хүрэх арга хэмжээнд гэсэн хоёр чухал зүйлийг наривчлан зааж өгдөг. За хөгжлийн зорилгот нь ажлын байр, мэргэжил салбараар нь авч үздэг. Ажлын байранд хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэний дараа ямар ажлын байранд ажиллах вэ гэдгээр за мэргэжлэр гэхээр ажлын байрыг нь заахгүй тодорхой мэргэжлийн чиглэлийг нь заадаг. Салбарт бол ямар нэгэн албан тушаалд шууд хамааралгүйгээр хөгжлийн хөтөлбөрийн дагуу ямар тодорхой мэдлэг олж авсан байх гэдэг нь тодорхойлдог байна. За тэгвэл менежментийн хөгжлийн хөтөлбөр нь стандартчлагдсан болон хувийн гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Стандартчлагдсан хөгжлийн хөтөлбөрт хэрвээ байгууллагад хөгжлийн нэг эсвэл хэд хэдэн зорилгод хүрэх зорилготой олон хүмүүс байвал хүн тус бүрээр биш бүгдд нь зориулсан стандартчлагдсан ийм хөтөлбөртэй ажиллах зүйтэй байдаг. Тэгэхээр хөгжлийн стандартчлагдсан хөтөлбөр нь удирдлагын тодорхой түвшний ажилтнуудад чиглэгдсэн буюу аль хэлцийн дараа мастер гэх мэт дунд шатны удирдлагуудад чиглэгдсэн байдаг. За мөн тодорхой үүрэг даалгаварт хамаарсан буюу тодорхой чиг үүрэгт чиглэгдсэн байдлаар хийгдэх ёстой байдаг байна. Тэгэхээр хувь хүний хөтөлбөр бол стандартчлагдсан хөгжлийн хөтөлбөрийн анхдагч нөхцөл байдал нь ижил байдаг. За өөрөөр хэлбэл боловсрол, мэргэжлийн байдал адилхан ажилтнуудад хэрэглэхэд боломжтой. За бас л дээд албан тушаалд хүрэхээр тэмүүлж байгаа дунд шатны удирдлагууд байгаа. За хэрвээ ийм нөхцөл байдал нь өөр байх юм бол ажилтан бүрийн хувийн шинж чанар, мэдлэг, ур чадвар, туршлагыг нь тусгасан хувийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж мөрдөл зохидог. За энэ тохиолдолд ажилтан бүр өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөгөө зохиож, за түүнийг мэдээж батлуулна. За түүний дагуу бие даа суралцаж өөрчлөх шаардлагатай мэдлэг, ур чадварыг олж эзэмшдэг. Харин байгууллагын зүгээс тодорхой санхүүгийн болон суралцах орчин боломж бүрдүүлэхэд тусламж дэмжлэгийг үзүүлдэг байна. За дараа нь шинэ ажилтны сургалт гэж байдаг. За шинэ ажилтны буюу чиглүүлэх сургалт нь шинэ ажилтнуудад байгууллага, ажлын байр, хамт олонтой танилцуулж ажлын үүргээ амжилттай гүйцэтгэж чиглүүлж өгч байгаа ийм үйл ажиллагаа байдаг. За энэ үйл ажиллагааны явцад шинээр ажилд орж байгаа хүмүүс тухайн байгууллага нь өөрийн харьяалагдах салбар нэгж, за ажиллах ажлын байрны талаарх үнэн бодиттой мэдээлэлтэй болж тэдний хувьд шинээр хандах хандлага үүсч эхэлдэг байна. Чиглүүлэх сургалтыг тусгайлан бэлтгэж боловсруулсан хөтөлбөрийн дагуу явуулдаг. За хэдийгээр тухайн шинэ ажилтан мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг ч тэдгээрийн зарим нь шинэ ажилтнтай нийцэж бас нийцэхгүй байхын тохиолдлууд цөөнгүй ордог байна. За өөрөөр буюу шинэ ажилтны стрессийг багасгах ийм бас нэг сургалтын чиглүүлэх хөтөлбөр байдаг. За түүнээс гадна хүмүүс шинээр ажилд орох үед сэтгэл зүйн хувьд хүнд дарамтанд ордог гэж сэтгэл судлаачид үздэг байна. Учир нь гэвэл шинэ хамт олон танихгүй хүмүүс, за мэдэхгүй ажлын байр гэх мэтийн техник тоног төхөөрөмж гэх мэтийн тухайн хөрсөн дээр буухад нэлээд хугацааны сэтгэл зүйн дарамт үүсэх юм хугацаа ордог гэж үздэг. Тиймээс тэдгээр шинэ ажилтнуудад зориулан шинэ ажилтны стрессийг багасгах чиглүүлэх сургалтын хөтөлбөр буюу РОПС-ийг боловсруулан хэрэгжүүлдэг.
За энэ хөтөлбөрийн зорилго нь тохиолдож болох саад бэрхшээл, хүндрэлтэй асуудлын талаар шинэ ажилтнуудад анхааруулах, за тэрхүү асуудал бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө өгөх, шууд удирдлага, шинэ ажилтнуудад байнга анхаарал тавьж мониторинг хийж байхад оршдог. За шинээр ажилд орсон хүмүүс байгууллагын талаар урд өмнө ямар нэгэн мэдээлэл авсан байдаг. За энэ нь сонголтын явцад байгууллагын ерөнхий зүйлүүдээс суралцах, ямар нэг үүрэг хүлээх, ажлын нөхцөл хөлс төлөлтийн талаар мэдэж авдаг. За мөн түүнчлэн зарим мэдээллийг хуучин ажилтнуудаас албан бус замаар авч боловч ийм замаар олж авсан мэдээлэл нь цэгцтэй биш. За зарим зүйлүүд орхигдсон, зарим нь бараг бодол мэдээлэл байх боломжтой байдаг. За иймээс байгууллагын зүгээс албан ёсоор чиглүүлэх сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу бодит мэдээлэл авч урд өмнө олж мэдсэн зүйлээдээ баталгаажуулдгаараа чухал ач холбогдолтой байдаг. За шинэ ажилтны шинэ орчинд тасан зохицох үйл явц хэд хэдэн үе шаттай байдаг. За үүнд нөхцөл байдалтай ерөнхийдөө танилцдаг. За дараа нь тагсан зохицол буюу ижил тасал болох байнга давтагддаг зүйлүүдэд эзэмшиж гартаа оруулдаг байгаа. За эцэст нь бүрэн зохицол буюу хувийн болон хамт олонны зорилго нийцэх ийм үе шатуудыг дамждаг байна. За чиглүүлэх сургалт нь мөн ерөнхий тест дараалалаар явагддаг. За үүнд байгууллага түүний үйл ажиллагааны онцлог, хөтөлбөрийн дотоод журамтай танилцах хэрэгтэй байдаг. Заавал хамт олонд нь албан ёсоор танилцуулж өгдөг тухайн шинэ ажилтныг. За ажлын байртайгаа танилцаад шууд удирдлагатайгаа ярилцдаг. За нийгмийн хөнгөлөлт болон урамшуулалтаа ямар урамшууллууд өгдөг талаар танилцдаг. Галын болон техникийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа авдаг байгаа. За тухайн тусгай хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагддаг. За өөрийн ажлын байрандаа ажиллах гэсэн тест дараалалаар явагддаг. За эдгээр нь бол ерөнхий байдаг. За чиглүүлэх сургалтын төрлүүд гэж байдаг. За сургалтын үйл явц нь байгууллагын болон салбар нэгж, за мөн ажлын байрны баримжаа гэсэн үндсэн хоёр төвчөнд явагддаг байна. За байгууллагын ерөнхий танилцуулгуудыг хвчлэн уг байгууллагын түүхэн уламжлал, за түүний эрхэм зорилго, үйл төрлөл, эсвэл үйлчлэгээний чиглэл, нэр төрөл, бусдаас ялагдах онцлог нь үеийн зах зээл дээрх нэр хүнд, за үйл ажиллагаанд заавал мөрдөн ажиллах ёстой дотоод журам зэрэг өрдөг. За энэ хүрээнд байгууллагын ажлын цаг, цалин хөлсний систем, ерөнхий төвшин, үндсэн цалин дээр нэмж олгогдох нэмэгдэл хөлс. За байгууллагын зүгээс ажилтнуудад үзүүлдэг тусламж, хангамж зэрэг дотоод бодлогын асуудалтай холбоотой мэдээллүүдийг өгдөг байна. За түүнчлэн байгууллагын технологийн ерөнхий зарчим ашигладаг техникийн бүрдэл хэсэг, онцлог, за зохион байгуулалтын ерөнхий схем, дээд түвшний удирдах албан тушаалтнуудын нэр, ажлын өрөөний утасны дугаар, за мөн байгууллагын үндсэн хэсэг, салбар нэгжүүдийн байршлын зураг зэргийг багтааж оруулсан байж болтгоо. За тэгвэл салбар нэгж ба ажлын байрны танилцуулгад нь тухайн ажилтны ажиллах ёстой салбар нэгжийн онцлог, шаардлага, зорилго, чиг үүрэг, үйл ажиллагаа, за бусад салбар нэгжүүдтэй хэрхэн харилцан холбоотой уялдаа ажилтдаг, шууд удирдлагын бүтцийн ямарын, за нэр өрөөнүүдийн байршил зэргийн талаарх мэдээллүүдийг оруулдаг. За мөн ажлын байрны тодорхойлолт, тухайн ажлын байранд мөрдөгдөх дүрм, зааврын талаар наривчилсан мэдээллийг өгч хамт олонтой албан ёсоор танилцуулах ийм ажиллагааг хамардаг байна. Чиглүүлэх сургалтыг амар болон бичгээр явуулж болно. Ялангуяа заавал мөрдөгдөх ёстой дүрм журам зааврыг эхлээд гарын авлага хэлбэрээр өгч ажилтнанд танилцсны дараа тайлбарлаж өгөх нь илүү үр дүнтэй байдаг. Ийм зорилгоор байгууллагад танилцуулгын багцыг урьдчилан бэлтгэж тарааж өгөхөөр бэлтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн шинэ ажилтнуудад зориулсан өөрийн байгууллагын ажлын танилцуулга брошюрыг хэвлэж бэлтгээд шинэ ажилтнуудад тараа өгч айлуулдаг байна. За чиглэлт сургалтын үйл явц. За танилцуулгын багц гэдэг нь шинэ ажилтан бүрт олгодог мэдээллийн нэмэлт байр бичгийн багцыг хэлдэг. За ийм багцыг гол төлөв хүний нөөцийн хэлтэс бэлтгэдэг. За шинэ ажилтнуудад гарын алга болох зорилгоор оршуулж тараадаг байна. За танилцуулгын багцад эрхэм зорилтууд ордог. За байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерхий схем байдаг. Байгууллагын тоног төхөөрөмжийн байршлын зураглал, за гарын алга болон ашиглах дүрм, заавар, анхааруулгууд байдаг. Амралтын өдрүүд болон нэмэлт хөнгөлтүүдийн жагсаалтыг оруулах. За гүйцэтгэлийн үнэлгээний хэлбэр, хугацаа, журмын хуулбар, байгууллагын гол албан тушаалтны утасны дугаар, байршил, харуул хамгаалалт, галах команд гэх мэтийг оруулдаг. Мөн байгууллагын дурсгалын зүйл зэргийг багтааж болдог. За ихэнх байгууллагууд танилцуулгын багцыг хүлээн авсан гэж ажилтнуудаа гарын үсэг зориулдаг.
За энэ нь албан ёсоор чиглүүлэх сургалт явуулсан гэдгийг баталгаажуулж, онцгой нөхцөлд ажиллах зааварчлага анхааруулга өгсөн гэдгийг гэрчлэх үндэслэл болгон ашигладаг. За учир нь тухайн шинэ ажилтан ажлын байран дээр гараад ямар нэгэн сахилгын гэх мэт янз бүрийн зөрчлүүд үүсгэсэн тохиолдолд одоо шинэ ажилтны танилцуулгын багцыг хүлээн авч танилцсан байгаа гэсэн энэхүү одоо байран талхан үлдээдэг байгаа. За шинэ ажилтнуудад зориулж чиглүүлэх сургалтын үлгэрчилсэн хөтөлбөрт нь сургалтын зорилго, сургалт явуулах байршил, сургалтын үргэлжлэх хугацаа, сургалтыг зохион байгуулагч юм байх уу, за мөн сургалт явуулах албан тушаалтан, сургалтанд ямар техник хэрэгсэл ашиглах уу, сургалтын агуулга зэрэгээ төлөвлөн оруулсан байх шаардлагатай байдаг байна. За тэгвэл суралцаж хөгжиж байгаа байгууллагын талаар авч үзье. Орчин үед техник технологийн хөгжил асар хурдцтай болж байгаатай уялдуулан байгууллагад энэхүү өөрчлөлтөд дасан зохицох, өрсөлдөх чадвараа дэвшлүүлэхийн тулд ажилтнуудаа байнга сургаж хөгжүүлж байх шаардлага үүсдэг. За мөн байгууллагууд өөрийн өөрчлөлт хөгжлийн бодлого хэрэгжүүлэхийн тулд харилцагч түншүүд, үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахын тулд маш мэдрэмжтэй хандах явдал одоо чухал шаардлагын нэг болж байгаа. За энэ шаардлагыг хангахын тулд байгууллагууд байнга суралцаж хөгжих байгууллага болж байна гэсэн үг. За тэгвэл суралцаж хөгжиж байгаа байгууллага гэдэг нь өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүн гадаад орчиндөө үнэлэлт өгөөд түүнд зохицсон өөрчлөгдөх, за мөн олсон олдоо баттгаж гаргасан алдаа дутагдаасаа сургамж аваад ажилтнуудтай аливаа өөрчлөлтийг дэмжин хүлээн авах. За түүнд амархан зохицох эсвэл зарим шаардлагатай өөрчлөлтийг одоо санаачтан хэрэгжүүлэх чадварт одоо ажилтнуудаа сурган хөгжүүлж байх нь их чухал болсон. За энэ байгууллагын бүтэц зохион байгуулалт нь энгийн шат дамжлага багтай, нээлттэй, ажилчид нь өөрчлөлт шинжилгээг хүлээн авах чадвартай, байнга шинийг ирэл хийхин зэрэгтэй, алдаа гаргасан ч түүнээсээ ямар суралцаж байдаг юм онцлогтой байдаг байна. За судлаачдын үзснээр байгууллагад сурах хэрэгцээ байхын зэрэгцээ ийм чадвар байдаг гэж үздэг байна. За Америк эрдэмтэн Песенге гэдэг хүн бүрийн сэтгэлийн гүнд сурах эрмэлзэл агуулгадж байдаг. Тэгээд ч сурах нь хүний төрөлхийн чанар төдийгүй хамгийн дуртай үйл юм гэж хэлсэн байна. За эндээс харахад суралцаж хөгжиж байгаа байгууллагын цөм нь хувь хүний хөгжил. За хувь хүн хөгжих юм бол мэдээж дараа нь баг байгууллагаараа хөгжин эргээд улс нийгмийн хөгжил явагддаг байна. За иймээс суралцаж хөгжиж байгаа байгууллага нь ажилтнуудаа сургах, хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч улмаар тэдэнд суралцах, хөгжих, орчинг нь бүрдүүлж өгөхөд гол анхаарлаа төвлөрүүлдэг байна. За суралцаж хөгжиж байгаа орчин гэдэг нь ажилтан бүр өөрийн ажлын арга барил, ур чадвар, туршлагаа байнга шалган, шинийг санаачилж, суралцсан шин зүйлээ хамт олонтойгоо хуваалцсан, харилцсан бие биендээ шаардлагатай мэдээллийг цуглуулж туслах үйл явц гэдэг. За ингэснээрээ хамт олонны зорилгоо биелүүлэхэд хэрэгцээтэй мэдлэг, ур чадвар, туршлагыг бий болгож чаддаг гэж үздэг байна. За иймээс тухайн байгууллага, хувь хүн, за удирдах ажилтан, шинэ ажилтан бүр тухайн нөхцөл байдалтайгаа уялдан тодорхой нэгэн одоо суралцах, хөгжих ийм үйл явцыг одоо үргэлж идэвхтэй хийж явах нь шаардлагатай байдаг байна. За өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Баяр таа.